Харин бид өнөөдрийн хамгийн гол мэдээллийн хувьд бол Голомт банкны мэдээлэл. Голомт банк Японы хөрөнгийн зах зээлд 15 тэрбум йен буюу одоо ойролцоогоор 96-аас 100 сая Америк доллартай тэнцвэс хэмжээний 3 жилийн хугацаатай самура бондыг амжилттай гаргалаа. Тэгэхээр бид энэхүү үйл явдалтай холбоотой яг одоо Токиод ажиллаж байгаа Голомт банкны нөөцийн удирдлагын газрын захирал Сод Болортой холбогдож байна. Өглөөний мэндээ Сод Болор. Өдрийн мэндээ. Өдрийн мэндээ. Сайн явж байна та бүхэн. Эхлээд хамгийн чухлаас нь эхлэлд ягаад тэгэхээр нэг мэдээлэл дутуу яваад байх шиг байсан. 15 тэрбум йен буюу одоо 100 сая долларын бонд гэдэг нь яг хэдэн хувийн хүүтэй хаагдсан бэ? Монголын эрсдлийн үнэлгээтэй харьцуулах юм бол амжилттай боллоо гэж тооцож болох уу? Тий, одоо манай бондын хувьд бол юуны хувийн хвшлээс анх удаага гарсан юм бонд байгаа. За самура маркетинг онцлогийн хувьд бол нэлийн конструктив маркет байгаа. Тэр прайсингийн хувьд бол тонн mid swap rate нэмтэн 78 base point буюу одоо 185% бонтол гарсан байгаа. Тэр бол харьцангуй сайн гарсан гэж бид бодож байгаа. За эрэлтийн хувьд бас маш өндөр байсан. За дээрэс нь хөрөнгө оруулагчдын хувьд бол Монголын талаар маш их сонирхож байсан уус яг нэг биш баг 2 ч рекорд юм уу да. Нэгдүгээрт Монголын хувийн хвшлээс хамгийн анх самура бондыг босгосон гэсэн нэг мэдээлэл байгаа шиг. Хоёр дахь нь баг Монголын түүхэнд хамгийн бага хүүтэй босгосон бонд болчихгоо да яа. Яг доллар иений хувьд бол хэвчээд нь бол арай өөр. Ер нь бол 185 бол нэлээд боломжтой юм байна. Тэгэхээр Японы зах зээл дээр давж биелсэн захиалга авсан гэсэн ер нь голлох худалдан авагч захиалга хаанаас орж ирсэн? Хөрөнгө оруулалтын сангууд байна уу? Эсвэл банкуд, эсвэл төрийн байгууллагууд ер нь хөрөнгө оруулагчдын профайлаас харахад юу голлож харж болохоор байна? Бид бол ерөнхийдөө 10 сард хөрөнгө оруулагчтай бол бид дээр бол уулзаад Японы яг голлох хамаагүй хөрөнгө оруулагчтай уулзсан байгаа. Тэгэхээр уулзалт нь бол Японы яг хамаагүй хөрөнгө оруулагчдын asset management хөрөнгө оруулалтын Японы Токио банк дээрээс нь life insurance-тэй дадлын компани зэрэг Японы хамаагүй хөрөнгө оруулагчтай уулзсан байгаа. Тэгэхээр манай яг хөрөнгө оруулагчдын портфолио бол нэлийн өргөн үрээний тэгээд 30 гаруй хөрөнгө оруулагчаас Өөрөөр бол Японы зах зээл нэлээд консерватив зах зээл гэсэн яа харахгүй тийм байх. Тэгэхээр Монголын ер нь макро эрсдлийн талаар хөрөнгө оруулагчдад хамгийн их тавьж байсан асуулт юу байгаа? Тэд ер нь юунаас илүү болгоомжилж байна? Юун дээр илүү урамшиж байна? За ер нь бол Монголын эдийн засгийн хувьд бол яг ханшийн эрсдэл, хүний эрсдэл зэрэг яг макро түвшин дээр ерөнхийдөө эдийн засгийн хэр тогтвортой байх вэ гэдэг бол тийм асуулт. Яг одоо 3 гэхдээ юу юм ер нь бол сүүлийн 2-3 жил эдийн засгийн өсөлт бол 5-6% байгаа. Тэгээд ойрын outlook бас ямар байх вэ? Сүнжсэн тэгээд өсөлт бол ойрын 2-3 жилдээ хэцүүгүй өөдрөг төсөөлөлтэй гэж одоо манай банкны бол тайлбарсан байна. За үүний хүрээнд бас нэгэн хүлээлт өндөр үүдийг яхааргүй энэ 7 хэдийгээр одоо түрүү жилээс бэлтгэл ажил эхэлсэн ч гэсэн яг бонд гарсан хугацаа бол зах зээл дээр бас тун эерэг нөхцөл байдлын хувьд бол үргэлжилж явж байгаа шиг байна. Яагаад 3 жилийн хугацааг сонгосон гэж? Жишээ нь 5 жил, 7 жил, 10 жил яагаад байж болохгүй гэж? Эргэн төлөлтийн профайл ч юм уу эсвэл яг голомтын баланс дээр энэ хугацааны стратегийн гол логик нь хаана байна? За яг ер нь бол энэ манай банкны Монгол Улсын арчны банкны дэвшин бүтцтэй холбоотой ерөнхийдөө өчрүүдийн гайтай холбоотойгоор болсон 3 жилийн хугацаатай бидний жил гаргаж зээл шийдсэн. За ер нь хугацааны хувьд бол 5-10 жилээр бол болчихтой. Тэр нь бол манай зөвхөн эхний ийм юугаа хамгийн ихний одоо тэр дараагийн удаад үзсэн. Өчрүүдийн гай файлаас амаа зөний цэнгүү Тэгвэл татсан хөрөнгө оруулалтуудаараа яг ямар хуу төсөл хөтөлбөрүүдийг санхүүж өгөхөөр төлөвлөж байгаа вэ? Голомт банкны хувьд бол яг арчны банк дундаа яг манай яг зээлийн портфолио нэлийн одоо төрөл бүрийн багцаас бүрддэг. За тухайд манай банкны хувьд semi corporate retail за mortgage зэрэг байдаг. Тэгээд бол тэр их жилүүдийн хувьд бол манай банкны жижиг дунд бизнес болон одоо бусад яг
үндсэн бизнесийн зээлүүдийг дэмжих зорилгоор үзэж байна. Голомт банкны харилцагчд бол яхааргүй эрг мэдээлэл болж байгаа шиг яг өмнөний зэрэгцээ тав хүмүүс хэвлэлийн мэдэн дээр Монголын хувийн хөвшилд зам нээгдлээ гэж бол дурдсан байсан. Яг бодитоор энэ зам маань хэр өргөн нээгдэж байгаа. Яг голомтын гаргасан жишээ бусад санхүүжилт ялангуяа Японы зах зээл буюу одоо хамгийн их санхүүжилтийн боломж өндөртэй байдаг гэсэн зах зээл дээр одоо таргетлж байгаа компаниудад ер нь яг ямархуу нөхцөл боломж бий болгож байна гэж бодож байна. Энэ дээр би нэг жишээ хэлмээр. За 2024 оны 5 сард за манай банкны хувьд бол олон улсын зах зээл дээр евро бондыг амжилттай өссөн байгаа гэдэг. За уг үйлдэл маань бол ерөнхийдөө Монголын арилжааны банкуудын бондын гаргалтууд ер нь бол тасраад бараг 10 гаруй жил байсан. За бид хүн евро бондыг бод гаргаснараа бусад бас банкудад санхүүгийн байгууллагуудыг бол за үе талын нээж өгсөн. За бодлоготой үйлчлэгийн банк, төрийн банк гэдэг араас одоо бонд үзүүлсэн байгаа. За яг энэ жишээгээр Японы маркет бас бусад банкуудад боломж нэмэх гэж. За хөрөнгө оруулагчид мөн Монголын ус илүү сайн мэдснээр Монголын бусад арилжааны банкуд руу бас санал тавих үйл явдлыг хийж байгаа гэж байна. Эцнээс стратегтэй холбоотой маш товчхон асууя л да. Дараагийн алхамжхан голомт банкны үдэн юу? Удаан одоо зорилт зах зээл маань Лондон уу, Сингапур уу, эсвэл дахиад Япон уу? Ер нь 26-аас 27 гэдэг аваад үзэхлээр бас сар гарны дараа он гарах гэж байна. Тэгэхээр голомтын олон улсын санхүүжилтийн таргет ер нь ямархуу төвшөнд гарах төлөвлөгөөтэй байна. Яагаад вэ? Манай олон улсын санхүүжилтийн өмнөгийн төслүүд бол за ингээд Японоос гадна Америк, Лондон, Хонконг, Сингапуроос хийж байгаа. Тэгэхээр их жилүүдэд бид нар хөрөнгө оруулагчдаа бааз зүрийг бол идэвхжүүлнэ. За мөн нэмээд бас бусад төслүүдээс бодлогын зөвлөлт юм уу нийтлээс эндээс санхүүжилт боломж юу гэсэн. За их баярлалаа. Тэгэхээр Японы зах зээлээс 100 сая долларын бонд амжилттай усгсан голомт банкны нөөцийн удирдлагын газрын захирал Сод Болор эрхэнтэй бид нэр ярилцлаа. Баярлалаа. Маш баярлалаа. Баярлалаа.